Шинжлэх ухаан таны мэдхүүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батзаяа болон мөнхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр студид бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 төлөвөөр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүчрээтэй боддаатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгд хүргэж байна. За өдрийн минь заяа. За өдрийн мэндийг хүргэе зулаа. За хоёул өнөөдөр маш сонирхолтой газар зүй байрлал бүс нутаг гэх юм уу те? Тийм бүс нутгийн талаар үзэгчд сонсогчтойгоо хаалцах гэж байна. За өнөөдрийн маань бид хоёрын очих газар бол Ошиания. За Ошиания гэж хаана байна? Ямар бүс нутаг газар гэдэг вэ? Манай монголчууд бол Ошиана гэхлээр далайн орнууд гэдээ бас ойлгочих болно те. Далайн орнууд гэхлээр нөө бүх далайн орнууд хэлээгүй. Яг нь Австрал ба далайн орнууд гэдэг илүү тайлбарчвал зүгээр байгаа. Австрал ба далайн орнууд те. Австралийн одоо зүүн болон зүүн хойц гэхээр ер нь номхон далай. Тэр маш олон арал байдаг шүү дээ. Тэр арлуудыг бүгдийг нэгтгэхэд ирэх гэдэг. Далайн орнууд гişнэрлэлт нийт 14 улс ирэх гэдэг энэ дотор багтдаг. Одоо бид нар ингээд харахад маш олон байдаг. Яг ингээд улсын нарах юм бол 14. Гэхдээ энэ нэг улсын статусгүй айгууд олон газрууд бас байна л да. Одоо Шинэ Каледони гэхэл одоо манай Говь Сүмбэр аймгийн 3 уулах хэмжээтэй том газар нутагтай. Тэгсэн мөрлөө Францын колони. Францын мэдлэлтэй. Тэгсэн мөрлөө энэ арлын улсуудаас Шинэ Зеланд, Австрали хоёрын дараа хамгийн том бас арлын улсуудын нэг газар нутагтай гэдэг ч юм уу те. Тэгэхээр зарим нь ингээд Америкийн самаа гэдэг ч юм Америк яриа гэдэг. Зарим нь тусгаар тогтноо гэнэ хүн ам маш багтна тусгаар тогтнох шаардлагагүй нэг газрууд бас байж тээ те. Яг тийм улсууд бас ингээд дунд байна. Зарим нэг улсын цэргийн бааз болсон Гуам ч юм уу те. Иймэрхүү улсууд. Тэгэхээр энэ болгоныг одоо нийтгэхэд далайн орнууд шүү. За хамгийн алдартай нь манай бол Хавай гэдэг баг те. Хавай бол хойд эсгэр байдаг. Америк нэгдсэн улсын харьяанд байдаг юм газар. Яг нь Хавайг одоо бүр ингээд зүгээр нэг энгийн зүйлэх нөө Pearl Harbor-ын нэг Совдын иргэн нөө тулаан байгаа шүү дээ. Япончууд ярьдаг. Тэрнээс хойш маш алдартай болсон. Тэгээд Америк дудалгүй өөрсдөө хамгийн сүүлд 50 дахь мужаараас Хавайг авч ирсэн те. Сонирхолтой маш олон зүйл гарч ирсэн. Тийм сайхан сонирхолтой зүйлүүд ярих гэдэг юм да. Харин тийм тэгэхээр нэг океан одоо англиар бол Oceania гэж байгаа тийм Oceania. Тэр бол нөгөө төв биш хэрнээ маш том газар нутгийг хамарсан. Гэтээ газар нутаг гэдэг нь бидний мэдэх нөгөө их газар хуурай газраар биш далайн орон зайг маш өргөн удам нутгийг хамарсан. Тэгээ энэ бол яг харахгүй нөгөө далайн орон зай нь яг тэнд байгаа нөгөө бидний ойлголтоор хуурай газар нутгийн хэмжээнээс хэд дагих. Тэгээ тэднийг яг бид нар ингээ харахад бол жижиг арлууд юм шиг харагдаж байгаа боловч геополитик стратегийн хувьд бол маш чухал ач холбогдолтой газар нутгаа. За тэгээд ер нь бол дэлхийн ертөнцийн геополитикийн дэлхийн 2 дугаар дайнаас хойш те геополитикийн ер нь бол халуун цэг байсан гэж хэлж болохоор за тэгээд нийт 20,000 гаруй арлуудаас бүрэлдсэн энэ бүс нутгийн талаар бид хоёр ярих гэж байна. За тэгэхээр энэ бүс нутаг маань ингээд дөрвөн одоо хэсэгт одоо ангилж хувааж үзэж болно. За эхнийх нь бол мэдээж нөгөө Australasia гэж нэрлэж байна те. Бид нэр үүнд бол Австралиг хамруулан ойлгож болно. За тэгээд Micronesia, Melanesia, тэгээд Polynesia. За Polynesia дээр бол хоёлаа нэвтрүүлэг нөгөө Polynesiaгийн том газар нутгийн хувьд ч улс төрийн хувьд ч том төлөөлөл орон бол Шинэ Зеланд. Шинэ Зеландын талаар бол бид хоёр нэвтрүүлэг хийсэн байгаа. За тэгээд энэ газар нутаг руу хүн хизээ очсон бэ гэдгээс эхлэе. За уучлаарай. За мэдээж европчуудаа колоничлогчдод очихоос өмнө энэ газар нутаг аль хэдийн эзэнтэй болчихсон байсан. Зөвхөн хуурай газар нь биш, далайн орчим нь өөрөө эзэнтэй болсон байсан. Тэгэхээр ер нь бол 40-оос 60 мянган жилийн өмнө Австралийн уугуул иргэд Австралид ингээд одоо очсон байгаа. За энэ хүмүүс хаанаас гаралтай вэ гэхээр Африкаас гаралтай. Африкаас гаралтай тийм хүмүүс Австралид очиод одоо тий нутгийн уугуул иргэдийн тэр одоо иргэншлийг бий болгосон гэж ойлгож болно. За тэгээ тэд нар бол нөгөө мэдээж гайхалтай нөгөө далаачд байсан од гаргисын байрлалаар далайн усны долгион хэлбрээр салхиар тэгээд үзэгдэх одоо биологийн олон янз буюутай загас, жараахай, амьтын шувуу, далайн ургамлын зам байдлаар хаана яваагаа мэддэг, хаашаа явахаа мэддэг тийм хүмүүс байсан. За хоёрдугаар тийш очсон бол хамгийн ихний давлгаа нь бол би сая хэллээ Австралийн уугуул иргэд. За тэг хамгийн тэр бүсэд очисон хамгийн ихний хүмүүснээс Австралийн уугуул иргэд юм байна. Африкаас гаралтай эртний хүмүүс Аз твээр дамжаад тийш очсон. Гэхдээ нөгөө 40-оос 60 мянган жилийн өмнө тэгэхээр далайн усны түвшин харьцангуй доор байсан учраас тэд нэр их газраар, хуурай газраар ер нь бол очих бүрэн боломжтой байсан. За тэгээд
тэнд очисон дэлхийн одоо хамгийн ихний тасралтгүй соёлын нэг одоо одоогийн Австралийн угуул иргэд бол тэд анги өрөө хийдэг, цуглуулдаг, байгаль их юу гэсэн байна. Түүнийг түүж цуглуулж идэлж хэргэлдэг. За тэгээд нөгөө тийм spiritual буюу сүнслэг хүмүүс байгаль ихтэй ус энэ бүгд амьтай эзэнтэй гэж үздэг. Тэднийг одоо хайрлаж хүндэлж үргэл барьц өргөө тэднэртэй одоо хамтран зохицож те хармониус буюу те зохицолгоотойгоор амьдрах ёстой гэж итгэдэг. За тэдний хэл нь бол бүр ингээд 10,000 жилийн түүхтэй урт хэлтэй гэж байна. За дараагийн 2 дахь давлгаа нь бол Меланесчууд тийш очисон байна. Тэр бүс нутгаар руу. За тэр нь 40-оос 30 мянган жилийн өмнө гэж байна. За тэд бол зүүн өмнөд Азиас гаралтай, шинэ Гвиней арлуудаар дамжин суурьсан, уул ширэнгийн хойд амьдрах чадвартай тийм хүмүүс байсан. За тэгээ одоо Меланесийн арлуудын улсуудаас илүү нөө Папуа Нью Гвиней байна шүү дээ. Бид төлөвлөлт хийсэн байгаа. За маш олон овог аймагтай, маш олон хэлтэй. Зөвхөн Папуа Нью Гвинейд 800 нэмэх хэл байгаа гэж байгаа шүү дээ. А тэгээ 3 км-ийн хооронд байгаа тосгод гацаанууд хоорондоо бие биенээ ойлгодог. Тэгэхээр тэр байгалийн хэл айгу ихтэй гэсэн үг тэгэхээр тийм. За Океаны бүсд очисон 3 дахь одоо хүнийтэй хөдөлгөөнд давлгаа бол Австранез буюу одоогийн бидний мэдэх Полинезчууд. За Австранез нь одоогийн газар зүүн байршлаар бол Тайван арал дээр үүсэж бий болсон. Одоо хүний зүйл тэгж хэлэх нь буруу үндэстэнтэй гэж үзэж байгаа. За тэгээд далай тэнгисээр аялаад одоогийн бидний мэдэх Полинезийн арлууд руу очисон. За тэгвэл мэдээ замдаа бол Филиппин, Индонез, Меланез, Номхон далайн гүн рүү орсон. За тэд мөн адил гайхалтай усчд байсан. Од салхи, долгионы хэлбэр, шувуудын нисэл зэргээр одоо байрлалаа олоод хаа очихоо мэдэж очисон гэдэг. За тэгээ төлөөлөл нь Самоа, Тонга, Шинэ Зеланд, Хавай зэрэг хүмүүс байна. За тэгээд Европчууд компас те зүгчиг болох компас гэж төхөөрөмж луужин гэж юм. Луужин шүү дээ тий. Би болохоос зохиохоос өмнө энэ хүмүүс гайхалтай зүгчиг олдог тийм хүмүүс байсан. Номхон далайг ер нь бол тэдний хувьд тэд нар нөгөө юу гэж үздэг юм бэлээ. Хуурай газрыг бол тийм ач холбогдолтой биш. Далайн ач холбогдолтой. Нэг газраас нөгөөд хүрэх очих зам бол далай гэж итгэдэг. Тэдний хувьд ус нөгөө амьдрах орчноос хамаарат ус далай илүү ач холбогдолтой учраас ус далайд илүү гарамгай. Тэд нар тэгээд бид нар одоо сүүлийн Холливуудын кино юм дээр хараад байна. Зүгээр одоогийнхоор бол нэг сав нөгөө одоо сал завь шиг зүйлээр модон хөнгөн зүйлээр аялдаг байсан те тэрэн дээрээ амьдардаг байсан. Тодорхой хугацаанд аялж явах хугацаанд идэлж хэрэглэх, хоол хүнсээ нөөж аваад бас далайгаас хоол хүнсээ аваад удаан хугацаанд тэр салан дээрээ аялах чадвартай тийм хүмүүс байсан байгаа. За тэгээд одоо бидний дүрмээс өөр гэсэн үг. Одоо бид нар ч юм бол ингээд ямар нэг ямиг өөр ингэсэн дүрм байгаа шүү дээ. Одоо газар нутгаар, газраар илүү те тэгвэл энэ хүмүүс болохоор хэмждэг бол энэ хүмүүс яг эсэргээр те усаар, далаагаар хэмждэг. Тийм учраас бидний ойлгодгоос тис өөр. Одоо биднийг хараад идэр чинь бас гайхаж байгаа шүү дээ. Яг тэдний эсрэг гэсэн үг те. Тэгэхээр айгуу сонирхолтой. Хуурай гандав санагддаг байх та. За Макронесчууд бол 2000-аас 3000 жилийн өмнө те харьцангуй сүлд очсон. Жижиг арлуудын бүс. Тэнд очисон хүмүүс бол маш зоригтой далаачд байсан гэж үздэг юм байна. За ихэнх нь мөн адил Австранез гаралтай, тэгээ Тайван арлаас гаралтай. За зарим нь Полинез, зарим нь зүүн өмнөд Азийн ингээд хүмүүс чинь за би гарлаа гэж өнөөдөр нөгөө онгоцон цугаал тэ холж байсан 24 цагийн дараа нөгөө газартаа очдог шиг нүүдэл хийдэггүй. Хэдэн зуун зарим тохиолдолд хэдэн мянганыг дамжиж аялдаг. Тухайн газараа очоод тухайн газрын уугуул иргэдтэй эхлээд дайдан тултна, дараа нь хамтран оршиж эхэлнэ. Бие биендээ уусна, бие биенийхээ соёлоос ахуйгаас суралцсан, хувьсын өөрчлөгдөн. Тэгээд эдийн засгийн ч бай, хоол ундын ч бай, дайн хүнсний ч бай, дайн тулааны ч болон тэ тодорхой шалтгааны улмаас нүүдэлсэн байгаа. За тэгээд яг газар зүүн үед ингээд тайлбарлаад өгч тий. За Полинезийн арлууд гэдэг нь ерөөхдөө номхон талаа илүү зүүн тал руугаа. Одоо Өмнөд Америк тал руу байдаг хамгийн том хэсэг нь одоо хамгийн зүүн талынх нь Истер арал гэхгүй юу? Одоо Өмнөд Америк тий Рапа Нуй буюу Истер арал буюу Өмнөд Америкийн хамгийн баруун одоо хэсэг гэсэн үг байхгүй тий. Зүгээр бол тий. За тэгээд тэн дээр болохоор ингээд Туалу, Тонга, Шинэ Зеланд төрөл орчиж байгаа. За Микронезия гэж байгаа шүү дээ. Микронезия гэдэг нь хойд хэсгийн арал. Одоо энэ Марины арал буюу одоо манай Гуам те монголчууд Гуамд бас хөлөмгийн тэмцээнээр очиж исэн, аяллаар очиж исэн те. За Маршалын арлууд гээд орчиж байгаа. За Хавай ч юм бол Полинезид орчиж байгаа. За Меланезийн арлууд гэхээр одоо Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд, Шинэ Каледон гэдэг ерөнхийдөө тэр төв хэсэгтэй байдаг. Тэнийг Австралиас баруун хоошоогоо Папуа Нью Гвиней зүүн хошоо те. Тийм байна. Тий зүүн хошоо. Австрал за тэгвэл Австранезия гэж байгаа шүү дээ. Энэ ч болохоор Австрал болон за нэг иргэн тойрны жоохон хэсгийг л амарч байгаа. Ерөнхийдөө ийм дөрвөн одоо бүс нутаг газар зүүн хувьд багтж байгаа тийм.
За тэгээ энэ арлуудад 16 дугаар зуунаас 19 дугаар зууны хооронд Европод очсон. Тэгээ энд нэг сонирхолтой юм бас анзаарлаа. Бид нар ингээд хамгийн одоо төрөмгийн колоничлогчд байсан гэхээр англичууд, испануудтэй байгаад байдаг. Гэтэл анзаараад ахаар чивд хоёрын нэвтрүүлэг дээр анзаараад ахаар гэхдээ тэр газрыг төрүүлж нээсэн хүмүүс нь дандаа галландууд байгаад ах юм. Тий. Галландууд байгаад гэхдээ тэд нар өөрсдөө яг нэг тийм төрөмгийн колоничлол өөртөө хийдэггүй ч юм уу эсвэл ашиг сонирхолтой зөвхөн нөгөө 8 худалдааны одоо хэмжээндээ байгаад байдаг байсан юм шиг санагдсан. Тий 8 худалдааны юутай. Тэгээд яг нөгөө төрөмгийн колони гэхлээр нөгөө юу л орж ирлээ. Индонез дээр үлээ ярьжсэн шүү дээ. Молоккийн арлууд ш. Тэн дээр нэг зад хийх гэдэг бас нэлээд бас эвгүй юм хийсэн. Яг нэг Нидерландууд нэг төрөмгийл нарай бага байдаг шалтгаан одоо Британи шиг ч юм уу энэ Францууд шиг удаан хугацаанд колоничлоод оршин тогтнох тийм юмуд нэг бага байсан. Гэхдээ нөгөө талаар Нидерландуудыг нэг энэ Азийн арлуудыг нээж байгаа тийм бас юу байгаагүй юм шиг. Энийг тэр колоничлыг гэсэн нэг сонирхол байхгүй байх шиг. Харин Галландуудын хувьд л яг тэгж анзаардаг. Тийм төрүүлж ирээд эхлээд нэг баялагын аваа явцсан. Тэнгүүд л дараа нь ирж байгаа тэр англи францууд нь илүү колоничлох сонирхолтой. Илүү нөө дөрөв нь өөр болж орж иж байгаа байхгүй тий. Дөрөв нь өөр орж ирээ. Тэгээд Нидерландуудад бол колоничлыг багтай болгож энийг маш их юм хийцэн байгаа байхгүй тий. За тэгээд Европын колоничлолоор ер нь бол энэ арлуудад юу тохиолдсон бэ гэхээр мэдээж өөрсдийнхөө хэл соёлыг авчирсан одоо Кукийн арлууд гэдэг те бий болсон. Тэгээд нөгөө эдгээр нөгөө колоничлоод өөр өөрсдийн тухайн том улс гүрнүүд чинь иргэшээлэг тогтоогоод ирэхээр тэнд хэл хязгаар гэж бий болж байгаа. Урд нь бол хэл хязгаар гэж огт байгаагүй. Гэтэл нөгөө газрын зураг дээр энэ одоо манай иргэшээлнүүд Британд хамаарна, энэ нь одоо те Галландд хамаарна, энэ Францд хамаарна гэд анх удаа Европод энд очиод юусэн бэ гэхэд хэл хязгаар гэж бий болсон. Харамсалтай нүуний зэрэгцээгээр соёл хоорондын харилцаанд тасалсан. Одоо тасарсан ч гэдэг юм уу те. Ийм болсон. За тэгээд мэдээж Европын колоничлын үр дүнгээр бол нөгөө тухайн нутгийн уугуул иргэдийн бие организмд байхгүй шинэ халдвар төвчнүүд авчирсан. За хүн амын тоовол буурсан, уугуул соёлын уналт бий болсон. Түүний хажуугаар орчин үеийн төрийн тогтолцооны суурьуд бий болсон. За дэлгүй яах вэ? За тэгээд энэ далайн орнуудын хувьд бол гадны колоничлогч дээрээд тухайн улсуудын мэдлэлд орох за хамгийн гол нь шашин байсан тий. Одоо энэ бүс нутгийн чинь хамгийн том шашин христийн шашин болчихж байгаа байхгүй. Нэг 62% нь христийн шашин тий. Тэгээ дотроо бас ахаад нэг урсгалууд нь солигдчихж байгаа тий. Протестантууд, католикууд гэдэг англичууд ирэхээр протестант болно. Тийм Францууд бол католик шашин аваад ирнэ тий. За тэгээд 36% нь одоо no religion гэж ямар нэгэн шашин өгшээ. Эдгээр нь бол гэхдээ нөгөө манайхаар бол уламж шашин тагдаг тий. Тийм онг шүтээний шашин. Онг шүтээний шашинтай. За тэгээд далайн энэ улсуудын хувьд ингээд яагаад бие рүүгээ ингээд удаан хугацаанд ингээд нүгөөд яадаг гэхээр далайн өөр ингээд арал өөр хязгаарлагддаг. Нөөц нь хязгаарлагддаг. Тийм учраас хүн байх тусам тэр хүн амын нөөц маш их болдог. Хүн амын нөөц ихлээр яг хөөхлөр хоорондоо дайтан, тултан, өсөглөн болно те. Тийм учраас тэндээс ямар нэгэн байдлаар ингээд зүхтах ч юм уу, өөр арал хайх ч юм уу, өөр газар орны илэрхийлэл одоо шаардлагууд ингээд үүсдэг. Тийм учраас ингээд тэндээс нэг зүхтсан овг аймгаа дараагийн ингээд арлууд дээр очиж амьдардаг ч юм уу. Тийм учраас нэг ханнибализм гэж байгаа шүү дээ, тийм. Хүний магад тиймэрхүү тохиолдол тодорхой хэмжээнд гардаг гэсэн. Тэр нь болохоор нэг зөв хүн идэг гэхээс илүү бас нэг бие нэг айлах ч юм уу, одоо нэг өрсөлдөгчөө жоохон тийм өрсөлдөж байгаа одоо сүнсийг би өөртөө авах ч юм уу, тийм уламжлалын юмнууд айгу. Зан үлийн тийм. Зан үлийн юмнууд бас юм. Энэ дээр болохоор нэг Фижи рүү аялсан манай нэг назыг энэ талаар ярьж илээ л дээ. Арал тийм юм уу, агуу магуу гэдэг тийм. Нэг бүр хүн алдаг тийм цогтөг юм зүүнүүд нь байсан гэдэргээд ярьж байгаа. Гэтэ өөрөө бол өөртөө тэдрийг үүсгэдэг. Гэхдээ нөө түүхийн хувьд бол тэр нугасаа тодорхой хэмжээнд байсан. Одоо нөө төвдүүд дээр бид нараас энэ талаар нэлийн ярьж ирсэн шүү дээ, тийм. За тэгээд эдгээр улсуудын бас нэг тийм за ивент ч танилцуулчаа дараа нь би нэг гоё түүх ярьж гэж байна. За тэгээ. За өнөөдөр юм шиг бид хоёрын нэвтрүүлгийг ер нь бол уран бүтээлийн 3 дугаар удирлын туршид эрсдлийг давах хүрээтэй бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани бэнтгэж байгаа. За бод даатгал нь бол даатгалын салбарт 30 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ууган даатгалын компани юм аа. За бод даатгалын зорилго нь бол харилцан өөрийн үйлчлүүлэгч харилцагч нартай найдвартай хурдан хялбар үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүг цогцоор нь санал болгох юм байна. За бид хоёр өнөөдрийн дугаараараа бод даатгалын гадаад аяллаа даатгалыг онцлоё. За гадаад улс оронд аялж амарч буй аялагчдад зориулсан аяллаа иж бүрэн даатгал нь аяллаа явц тохиолдож болох гинтийн санхүүгийн эрсдлүүдээс хамгаалж дэлхийн аль ч улс оронд 24 цагийн хязгааргүй
одоо 24 цаг те үйлчлэг хязгааргүй даатгал юм байна. За тэгээ бод сос иж бүрэн даатгал нь дэлхийн тэргуулах International Source эрүүл мэндийн даатгалын давхар хамгаалалтаа бөгөөд аялж явах туршид тохиолдож болох эрүүл мэндийн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авах цаг алдалгүй авах мөн тухайн газрын хамгийн чанартай сайн тэргүүлэхтэй эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэх боломжийг өгдөг давуу талтай даатгал юм байна. За тэгээд нь олон улсын сос сүлжээ даатгал бол алдартай. Бод даатгал нь энэ одоо олон улсын сүлжээ даатгалыг Монголд нутагшуулаад 10 жил болж байгаа бөгөөд Монгол дахь цор ганц партнер юм байна. За тэгэхээр аялал амьдралын замналтанд түшиж явах хамтрагч бол бод даатгал байх болно. Тэгээ та бүхэн 75 тэгт 48 тэгтэг 75 тэгт 48 тэгтэг болон бод зураас insurance.com хаягаар ороод онлайнаар өөрийнхөө хүссэн даатгалын үйлчилгээг та аялах байгаа чиглэлээ явах хугацаагаа оруулаад мөн өөрийн одоо хэр хэмжээний те coverage буюу $20,000 $30,000 те $40,000 нөхөн олгортой байх уу гэдгээсээ шийдээд өөрийн санхүүгийн болцоо болон шаардлагат хангасан даатгалын үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжтой. За өнөөдрийн ивент итгэжтэй баярлалаа. За ингээд бидний бүтэн жилийн ивент жоо бод даатгал болон MSM компанид маш их баярлалаа. За би одоо энэ далайн орны улсуудаас ганц 2 улсыг нэг илүү нэг тогтож тэгтээ маш одоо тийм харамсалтай гэх юм уу тийм түүхээс бас ярих гэж байна. Яг бол маш их боломжуудыг өөртөө алдсан тийм усуд байна л да. За дэлхий дээр хамгийн жижиг хүн амтай арал ус гэж үүдэг. Ямар нэг нийслэл утгагүй. Тэр бол энэ Микронезийн аралтай тийм Науру гэдэг ус байна. Науру ус нэг хэсэг дэлхийн хамгийн баян ус гэсэн. Хамгийн баян ус. Эдийн засгийн одоо өсөлтөөр дэлхийд нэгт бичигдсэн үе байна. Дэлхийн хамгийн 5 баян улсын нэг байсан үе байна. Гэхдээ одоо тийм биш болсон. За яагаад гэдэг түүхийг бас ярьчих те. За Науру улсын газар нутг нь ердөө 21 одоо ам километр л хаашаа шахны 4-5 км юм жижигхэн ус одоо арал байгаа шүү дээ те. Арал. За хүн амын хувьд бол ердөө 10,000 горчим те иргэнтэй. Ийм. За хүн амд орлогын хувьд дэлхийн хамгийн баян орны нэг байсан. Үүний цаажилтхан энэ арал дээр одоо маш өндөр концентрацтай фосфорын тийм юу гэдэг гэсэн. Фосфор гэдэг гэсэн. Одоо орд гэсэл арлан тэр чигээр их юм уу та. За тэгээд энэ арлыг бол 19-р зуунд германчууд бол анх эзэмшижсэн. За дараа нь австралчууд мэдлэлтэй авсан боловч Дайны өөр Япончууд бол авсан мэт Наурыг. За тэгээд Дайны дараа австралчууд эргээ аваад 1968 онд одоо дэлхий дээр маш олон тусгаар тогтнож байсан үед Науручууд бол Австралиас тусгаар тогтносон, Австралч тусгаар тогтнуулсан ер нь бол. За та нар ингээд бас давсолоо гэх тээ. За энэхүү тухайн үед 5,000 хүнтэй байсан Науру. 5,000 хүнтэй жижиг арал бүгд найрамдах ингээд ус үссэн. Одоо хамгийн зөвхөн амтай бүгд найрамдах ус биш тээ. За хүн амын 80% нь ерөөдөө нэг уугуул хэрэгтэй нэг. Одоо Микронезийн арлын хүмүүс тээ. За ерөөдөө нэг яг л уламжлалт амьдралтай тээ. Амьдрал ерөөдөө одоо баян улсуудын ч юм уу хөгжилтэй улсуудыг гарах ядуу зүдүү. За загас барьдаг, жимс одоо жимснээр л амьдрдаг. Жижиг арлч одоо хэцүү шттэ тий. Тэгээ загсаа барайл амьдрчаад ийм л юу байсан. За тэгээд Науру амьдралын тухай бүр ингээд Discovery сугаар ингээд тун сонирхолтой баримт кино байна. Ингээд үзүүлсэн саяхан ингээд. За арал дээр ингээд фосфорыг ачихга сардаа нэг удаа асар том хөлөг өнгөцөрт юм байна. Сардаа нэг удаа очно. За арал тэр чигээр тоосон тучигддаг. Тоос нь эргэж одоо ингээд буцаад ингээд унаа штэ тий. Ингээд тунгалаг болтол ингээд буцаад ингээд гайг болтол ахаад ингээд бараг сар шахан болдог. Ийм байсан. Ингээд хүн амтаа харьцуулахад асар их мөнгө гэдэг. Ингээд Наурууд орж ирдэг. За ингээд мөнгө хуурдаг ардсан засгийн тэдэнд ингээд байдаг гэсэн 18 оны парламенттай тэндээс ерөнхийлөгчөө сонгоч нь. За Науручууд ажил эрхэлдэгч төр засгтаа ажиллаж мөнгө одоо ерөнхийдөө ингээд хуваарлдаг л ажил хийдэг юм байсан. За төлөвч тэмдэглэснээр хүн амын ихэнх нь өөрийн сайн дураар хөдөлмөр эрхэлдэггүй. Ийм бос таарсан. За ийм их мөнгө эргэлж байгаа юм чинь нөө ажлын мест олон болж түүнийг одоо гадныхаа ингээд ажлыг хийдэг. Өөрөөсөө ингээд Науручууд өөрөөсөө ингээд зүгээр сууцдаг. Тийм ээ. Ийм байсан. За тэгээд Навругийн бүр ингээд алтан үе гэж байна. 1970-аас 89 он Навругийн ингээд алтан үе гэдэг маш их мөнгөтэй болдог. За Навручууд ингээд Азийн бусад улсуудаар ингээд шопинг гэж тээ. Ингээд тип бүгдээр алтартай болсон бүр. $50 тип бүгөө явжсэн тохиолдлууд байдаг гэж байгаа байхгүй. Япон, Солонгосоор ингээд худалдаа 8 очил ингээд шопинг хийж байгаа шүү дээ. За тэгээд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд эхний 5-д орчихсон. Эхний 5 шүү дээ. Одооны Швейцар, Финланд, Норвег гэдэртэй ингээд одоо эдгээр чинь бол тухайн үед Швейцар нь л дээр бусад нь баг бас Люксембург гэдэртэй зэрэг зүгцгсэн тий. За эрдэнэ татвар төлдөг. За өнгөө орон сууцтай, боловсралтай, имчилгээтэй. Төрөөс гадаад суралцах бүх зардлыг бүрэн даадаг.
үнэхээр тасарсан байгаа юм. Баавартай. Баавартай. Одоо манайхаар нөгөө нэг жоохон томхон сум байгаа байхгүй тий. Томхон сум. Тэгэл бүх юм ингэ заадаг. За тэгээд 1980-с 90-ад оны орны 70-аад онд эхэлж байгаа шүү дээ тий. 80-с 90-ад оны орны фосфор нь юу аж эхэлсэн? Барагдаж эхэлсэн байдаг. Багасаад эхэлсэн. За орлогын үр ашиггүй гадны хөрөнгөөр болтоор маш их одоо байсан. За навруучуудын толгойг угаах гадныхаа маш их байсан. 90 толгойг угааж. Бүр Холливуудын кинод хөрөнгөөр болсон байхгүй нөхдүүд. Тэгээ тэр нь ашиггүй. Тий. Холливуудын кинод болсон. За тансаг хэрэглээ нь бол бүр дийлдэг байсан. Цагдаа нь шүү дээ. Цагдаа нь таргалаад нөө Мустанг гэдэг нэг жижиг нэг газарт орон ингээд наалдаж явдаг нэг машин байгаа шүү. Навхан үнэтэй машин. Тэндээ багтахаа байсан гэж байгаа. Цагдаа нь Мустанг ундаг байсан. Тий. Тэгээ тэндээ багтахгүй. Тэрийг нэг тооддоггүй тэгээд. За ингээд санхүүгүүд бол менежментүүд бол бүрэн одоо юу басан? Одоо буруу зарцуулсан байдаг. За ингээд бэжэтэл байгаль орчин бол бүрэн сүйдэж эхэлсэн. Арлын 80-аас 90% дахин ашиглах боломжгүй болчихсон байдаг бүр ингээд. Байгалийн хувьд бол. За тэгээд Австрал айгүйг дэмждэг цайлбал одоо ингээд. За ингээд дөрвөстийн гэрээ байгуулах одоо гэрээ байгуулж гисэн. Дэлхийн хамгийн баян байсан улс шүү дээ. Одоо ингээд Австралиар тийм болсон байдаг. Гадаадын тусламжийг маш ихээр авдаг. Дэлхийн хамгийн баян улсаас эдийн засгийн үед одоо хамгийн хурдан уналтын жишээ болж навар улс бол үлдсэн байдаг. За ингээд байгалийн нөөц гэж байж болдог. Гэхдээ тэр нөөцийг ашиглах баялаг нь ухаан юм а тий. Газар эзэн өөрөө л үгэн ер нь ингээ анзаараад байгаа те энэ колоничлалт ингээд буруу байгалийн баялагаасаа болоод одоо дордсон байгаа баялагтай ирнэ баялагын хараал болцсон байгаа улсуудыг ингээ анзаараад байхаар газрын эзэн өөрөө эзэн байх өөрөө ухаантай байх гэдэг ямар чухал вэ гэдгийг те тэг популизм гэж байхгүй сайн нэг навар үгийн талаар нэг инээдтэй юм уушлаа. За нэр цөөхөн хүн амтай болохоор аргагүй юм байна. За одоогийн ерөнхийлөгч нь Рус Кун гэд 2022 он сонгогдсон хүн байгаа юм байна. А гэтэл парламентаасаа сонгогдсон. Гэтэл ерөнхийлөгч байхын зэрэгцээгээр тэр гадаад хэргийн сайд шүүхийн яамны сайдаа хийдэг. Тэгээ цөөхөн хүн амтай болохоор аргагүй юм байна тий. Тэгээ урд нь ерөнхий сайд байсан. Ингээд ерөнхий сайд байхдаа санхүү порт буюу те нөгөө далайн одоо усан порт болон аялал жуулчлалын сайд хийдэг байсан. Энэ зэрэг цөөхөнтэй болохоор нэг хүн олон ажил ингэж давхар хийдэг байсан юм. Одоо манай Монгол тийм шүү дээ. Нэг хүн олон ажил их тохиолдол зөндөө байдаг шүү дээ, те. Олон мэрэгжил рүү хувирдаг. Одоо энэ жижиг хүн амтай улсууд хэрэгтэй байдаг. Навар бол бүр жижигээс жижиг байхгүй юм чи. Одоо ердөө 10,000. 10,000 хүн амтай чинь маш жижиг юм байна гэсэн үг. Тэгэхээр энэ чинь нэг хүн дууг ноогдох юмуд нэх байдаг. За хамгийн гол нь тэгээ дийм их одоо фосфоро ашиглаад тэрнээсээ болоод өөртөө ашиглаж чадахгүй димийг цадцаар хагаад наварчуд одоо дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг юм болцсон жишээ байна. Тэгээд энийг бол одоо маш олон жишээн дээр түүхэн дээр одоо ярьдаг. Өстой сонирхолтой улс байна. Тийм, өстой сонирхолтой. За хүн амынхын талаар жоох ярьчих уу. За тэгээ. За хүн амын хувьд бол нөгөө маш олон үндэстэн овог аймагуд байгаа болохоор тэд гэж юу н хэлэх арга байхгүй. Тийм судалгаач харьцангуй бага юм байна. Гэхдээ ер нь бол Микронезиа те орчим нь бол нэг 700 мянган хүн амтай гэж үздэг юм байна. Тэгээд Америк нэгдсэн улстай холбоотон гэж байна. За тэгээ газрын зураг дээр бүр харагддаггүй хэрнээ стратегийн хувьд маш чухал ач холбогдолтой учир нь Америк нэгдсэн улсын барууны орнуудын цэргийн баазууд байдаг. Одоо тэгээд зарим орнууд нөгөө Америкийн нэгдсэн улсын албан ёсоор газар нутаг биш ч гэсэн тэмд гэрээтэй учраас одоо өөрсдийнх нь иргэд Америк руу чөлөөтэй те зорчих амьдрах боломжтой, сурах боломжтой, иргэншил авах боломжтой зарим хүмүүс нь Америк нэгдсэн улсаас нөгөө татварын бенефит буюу үр ашиг хүртэл юу авах боломжтой. Хариуд нь газар нутаг дээрээ цэргийн бааз барилуулдаг юм байна. Одоо хамгийн гол шин Гуам л да. Сая манайх Гуамтай бол сагсын тоглолт хийсэн шүү дээ, тэ. Тэгээд нөгөө Америкт төрж өссөн тоглогч нэг тоглосон. Монголын лиг хүртэл Гуам тоглож тоглосон шүү дээ бүр. А Гуамын хөл өмгийн багтаа Монголын хөл өмгийн баг бол тоглодог байсан. Тэгээд нөгөө Гуам руу монголчууд явахлаа Америкийн виз өгчдөг. Тий, Америкийн визээр яваад. Тий, тэгээд Монголын одоо тэр сагс хөл өмгийн амирч бүгдээр Америк 10 жилийн виз авчдаг байхгүй. Гуам руу явсаа. Тэр Гуам руу яваад. Тий. Тэгэхээр Гуамын хувьд бол давуу тал нь тэр Наганя гэдэг юм тийм байна тий. Гэтэл полинезчүүдийг далайн викингүүд гэж одоо дууддаг гинэ нэрлэдэг гин. Учир нь нөгөө викингүүд чинь одоо нөгөө зэрлэг балмад хүчрхэг гэдгээрээ алдартай гэдэл полинезчүүд бол яа харахгүй далаад тийм хүмүүс байсан гин. За тэгээ бидний мэдих Шинэ Зеланд, Самоа, Тонга зэрэг орнууд хамаарна. За тэгээ 8 сая хүн амтай. Тэгээд ер нь бол нийтлэг нэг соёл байгаа. Тэр нь бол Маори соёл.
Тэгээд бид нар хоёулаа шинэ сандын дугаар дээр хака бүжгийн талаар ярьсан. Тэр биенийх нь өрмөц шивээсийн талаар ярьсан шүү дээ. Шивээс нь зүгээр л хүний CV биен дээр нь явж идэг те. Хаана усан хинтээ тулалдсан, хэний хүүхдүү, хідэн хүүхдтэй яасан гэдэг нь бүхэн ингээд биен дээрээ вэж идэг сонирхолтой. За тэр полинезчүүдийн одоо нэг тийм викингүүд буюу зэрлэг балманд хүчтэй гэдэг чинь илэрхийлэх зүйлүүд нь байна л да. Одоо фижичүүд рагбигээр аягүй алдартай тонгаар фижи дээр маш хүчтэй бяртаа учраас том юм хүмүүс үйдэн шүү дээ. Фижичүүд нөө рагби гэдэг төрлөнд 7 хүнтэй рагби олимпийн наадмын төрөлд орсон. Тэрнээс хойш фижичүүд 4 медаль авсан. 2 алтан медаль, 1 мөнгө, 1 хүрэлт медаль авсан. Тэр жижиг болсон. Олимпийн наадмын. Аягүй сайн. Тонга 1 мөнгө медаль. Чиний санаж байна уу? Олимпийн наадмын нээлтэн дээрээс маш гоё ингээд бие тосолцсон үнэхээр царайлаг залуу гарч ирэл дэлхийн нийтээрээс ямар царайлаг ямар гоё залуу гэсэн нөгөө Тонгогийн залуу байдаг шүү дээ. Үндэсний хувцастай байсан. Тий, дээгүүр нүцгэн. Тий, ингээд ийм өвс ингээд сэрийн яг үнэтэй. Сүрлээр хийсэн юм шиг юм ингээд цэж ингээд плюсээр орсон. Тий, тэгээ Тонгогийн нэг далбаг гараад гарч ирдэ шүү дээ. Дэлхийн нийтээрээ тэр залуу ингээд л та айдл болгоол боо юм болсон шүү дээ. Тэр чинь тэгээд Instagram нүсүүд амар одоосон бохгүй тэр чинь тухай. Тонго усын айгуу том сурчлага болсон. Тэгэхээр яг нэг чиний хэлдгээр Полинезийн арлуу тэр спорт болон бие хүчний тиймэрхүү юмнууд үнэхээр одоо гайхалтай тийм хүмүүс байдаг. Тийм байна те сонирхолтой. За тэгээд Тувалу гэдэг одоо юу нэр Тувалу гэж нэг улс байна. Би энэ улсын талаар урд нь сонсч байсан. Үзчихсэн нэвтрүүлэг үзсэн шин Дрю Бински гэдэг миний дагдаг юм ютубер үдэ аялагч. Тэр чинь Тувалу гэдэг орон нөгөө Доменицик ТV гэдгээс улсаас нөгөө улсынх нь ордог хамгийн их орлого нь түүнээс олдог гинэ. Жилд нэг хэдэн сая доллар болдог. Одоо нөө товчор тайлбарлал энэ баггүй. Одоо бид нар цэг.com гэдэг шүү дээ. Монгол цэг имэн шүү дээ. Тэнгүүл Тувалугийн чинь ТV баггүй. Тэнгүүд л нэг ТV гэдэг одоо юу гэдэг юм бэ? Одоо ITV цэг ТV гэдэг ч юм уу те. Чи нэг телевизүүд бол ТV гэдэг домен авмаар шүү дээ. Домен. Тэгэхээр Тувалугийн юутай домен гэдэг. Тэрүүгээр маш их монголдог. Тийм байна. Бас сонирхолтой те. Харин тий. Одоо аргагүй шин интернет өгчсөн дэлхийн маш олон улсууд тэр доменийг худалдаж авч байна те. Одоо MN гэдэг доменийг бол Монголоос өөр газар барах авахгүй шүү дээ. Монголчууд л авна те. MN-ээс сонирхолтой болгоод зарж мөнгө олох хэрэгтэй болов. Тэнгүүл ТV-г бол өстой дэлхий дээр өнцөг бол хүмүүс авч болдог. Тэрүүгээр бас сонирхолтой тугаалаа. За тийм байна. За өшөө энэ орнуудын талаар сонирхолтой баримт те ингээ хуваалцахад өөр орнууд нь сонирн байна л да. За мэдээж Австралиг бол бит хоёр ярьсан. Гэхдээ амьтны хувьд те эндемик амьтны биологийн төрөл зүйлийн хувьд бол Деважин гайхалтай. Шинзланд мөн адил. Гэхдээ их газрын хөхтэй амьтан байхгүй гэж байгаа Шинзландд нь. За гэтэл зарим арлууд нь шүн мод нь гоё гэрэлтдэг, шүн ингээ гэрэлтдэг. Кинонд дээр гардаг шүү дээ ингээл нэг төөрөөл үл мэдэх танихгүй арал дээр ирэхээр нөгөө мод ингээл цэцэг нь ингээ шүн ингээл гэрэлцэл нэг аимшигтай ч юм шиг. Тэр нөгөө Life of Pi гэдэг кино байдаг шүү дээ. Өө тэг яг хүн дэрэн дээр гардаг шүү дээ. За тэгээд энэ арлуудын талаар би нэг яг онцлог юмнуудаас дуртай авч очиж байна. За Австрал бас те. Австралиг дээр бүтэн дугаар хийсэн. Гэхдээ нэг гол онцлог юм болохоор эмч коло зэрэг өрмөц амьтны төрлөөр баялаг. Тийм учраас энэ тип болсон цорын ганц улс гэж байгаа. Австралид улс ч өөрөө баг тив гэж хэлчих болно те. Твийг төлөөлж байгаа. Одоо бусдууд нь бол баг хачирнд нэвчдэг гэсэн үг байхгүй те. Яг үн. Наад дээр чинь нэр заяа ингэсэн. Зарим газар бид нэр 5 төв гэж заадаг. Зарим газар чинь 6 төв гэж заадаг. Австралиг аль бие усаар төв гэж заадан байл. Тийм их газар твгээ бас нэг ялгаж орчиж байгаа юм те. За Фижи заяа 332 аралтай. Тэгээд маш тунгалаг устдаагаар алдартай. Тийм учраас аялал жуулчлал бол Фижид үнэхээр супер аялал болдог. Тэр далайн эрг мэрэг нь болгоноор гоё байдаг. За Кирибати гэдэг ус байгаа заяа. Энэ ус үнэхээр сонирхолтой заяа. Дэлхийн бөмбөрцгийн 4 ахсан шүү дээ те. Дөрүүлэнд нь байдаг дэлхийн цорын ганц улс. Тийм тэгээд нөгөө цаг нь аягүй сонин өөрсдийнхөө нэг цагны системийг гаргаж ирсэн гэдэг зүйл шүү дээ тийм. Одоо ингээд дэлхий ингээд 0 градус гэж явж байгаа шүү ном хондлаар ингээд те. Яг тэр 0 градус төр байдаг. Тэгээ тэн дээр ингээд 2 хуваагчиж байгаа. За ингээд дэлхийн бөмбөрцгийн хоёр талд нь ингээд байна те. Тэнгүүл дундуур нь экватор явж байгаа шүү те. Экватор бас дээд хойно байдаг. Тэнгүүл экватор яваад 0 градус авахлаар нэмэх тэмдэг болно шүү те. Одоо дэлхийн бөмбөрцгийн энэ нэмэх тэмдэг буюу бөмбөрцгийн дөрөв талд нь дөрүүлэнд нь өөрсдийн газар нутг нь байдаг гэсэн үг байна. Кирибатигийн нэг талд нь одоо 12 сарын 31 болж хаад нөгөө талд нь аль хэдийн 1 сарын 1 байж байдаг улс. Тэгээ харлын ийм харл улс. Тэгээд дөрвөн ийм дэлхийн бөмбөрцгийн одоо жинхэнэ дөрвөн цохист хуваагдаад байгаа юм байна шүү дээ. Хуваагдж байгаа ганц ус бол Кирибати гэж боддог тийм. Тэгээд далбан ч гоё шүү дээ. Ингээд доогуураас хинхэр устай дээрээ нартай ийм далбаатай байдаг.
За Маршалын арлууд гэж одоо тэр Микронезийн буюу одоо тэр Хавай арлын доош байдаг жижигхэн арлууд байдаг. 1000 гаруй жижиг ширүүн арлаас бүрддэг. Гэтэ Маршал гэдэг улс ерөөсөй байдаггүй. Маш олон аралтай юм. Газар байна. За Микронезийн хувьд бол одоо шүрэн хад дээр баригдсан дэлхийн цорын газар эртний хот болох Наан Надолын өлгийн нутаг. Шүрэн арал дээр баригдсан эртний хот тийм байдаг. Тэгэхээр тэр хэсгийн хүмүүс бол бас мундаг хүмүүс байсан байгаа хөөхгүй тийм. За Навруг бол дүрээрсэн. Албан ёсны хотгүй заяа. Дэлхийн хамгийн жижигхэн арлын ус гэж байгаа. Хот байхгүй гэхдээ хамгийн жижигхэн арлын ус гэж байгаа тийм. За Шинэ Зеланд хүн хоны харьцаа 9-1 бөгөөд дэлхийд дээрх хүмүүсийн сурсан хамгийн сүүлийн газар шээ. Нэг хүнд 9 хонь огтно гэж байгаа шүү дээ тийм. Маш их хонь. Тийм маш их хонь. За манайх хонь бас дөхөнтэй. Манайх бол яг нөө малаараа гэх юм бол тэрүүгээрээ бол баг илүү гарна л да. Манайх нөө 80 сая малтай тэгтээ одоо 3 сая хүнтэй ихлэр чи манайх ч хаахан бол бүр замбрааг болж байгаа шүү дээ. За Палау гэж одоо Палау ч одоо юунд вэ? Хонарио гэдэг. Палау ч нөө юунес Филиппиний дэш байдаг тийм. Палау гэхэлэр сая нөө хатгуургуу jellyfish ч юм бас нэг хордоо шүү дээ тийм. Хатгуургуу jellyfishтэй тэгээд тэр ингээд аюулгүй сэлж болдог тийм нууртай байна бүр. Ямар гоё. Нууртай Палау бол тэрүүгээр их гоё ялдартай байна. За Папуа Шингэвнийг бол бид нар зөндөө ярьсан те 800 гаруй хэлээр ярьдаг. Одоо улсуудтай хэдэн километрийн цаанаа гоё нэг би бинийг ойлгодог гэхэлэр те. Маш юу гэх хоол хүнсийн үед элбэг иш чи яваад шаардлага байхгүй. Байгалийн хэлхтэй гэсэн үг те. За Самоа гэж хоёр Самоа. Нэг нь Самоа, нөгөөх нь Америкийн Самоа гэж те. Самоа бол уламжлалт тийм гал бүжгийн гүнзгий соёлоор маш алдартай. Тэрүүгээр одоо яг энэ бүс нэг гинцэгт бол яг үнэхээр алдартай байна. За Соломоны арлууд Папуа Шингэвнийг яаж үүдэг те Хонарио гэдэг нийслэл байдаг. Дэлхийн хамгийн том өргөцсөн шүрэн одоо дугуйн арлын өлгийн нутаг. Шүрэн дугуйн арлын өлгийн нутаг. За Тонго бол гадны гүрний колоничлолд хизээж орж байгаагүй номхон толгойн цорын ганц арлаас. Тонга. Нэг имлэгийн юм шиг далбаатай байдаг чинь улаан. Тэгсэн мөртлөө нэг жижигхэн цагаан дээр нэмт тэмдэг шимтэй Тонга гэдэг усдаг те. За Туалуг бол гэсэн те ТV гэдэг интернет доменоор маш их Монголд те. За Вануату гэж ус байгаа. Улаан халуун лав хөөсрөн оргиж байдаг тийм ясэр гэдэг тийм галтуулаараа тийм алдартай. Ингээд өөрсдөө ингээд онцлогуд нь бол зөндөө байж байна те. За тэгээд одоо яг энэ Номхон далайн арлын усууд дэлхийн газар зүйн одоо газрын одоо хуурай газрын 0.2% эзэлдэг заяа. Маш бага хувийг эзэлдэг. Тэгвэл юу гэдэг дэлхийн нийт загасны 25% гэр орон болдог. Шүр сувдууд нь те тэнд ингээд загсууд амьдардаг. Шүр сувдууд нь дэлхийн нийт загасны 25% гэр орон болдог. Тэгэхээр одоо юу гэдэг чимдээ загас жараахай одоо далайн антидын хувьд бол яг энэ далайн орнуудын энэ хэсэг бол одоо маш баялаг юм байна. Үнэхээр олон төрөл байдаг. Тэгээ одоо бүх төрлийн одоо тийм амьтад байдаг. Ийм сайхан газар харамсалтай нэг хүмүүс нарны тос ч юм янз янз юмслаа далайн шүрэн болон сувдмаа юм ч айгүй хурдан. Тэг нөгөө гимтэйдэг хүлдэг гэд. Тэгээ яг тийм нөгөө корал одоо далайн биологийн олон янз байдалд те сөрөг нөлөө үзүүлдэггүй гэдэг тийм нарнаас хамгаалах бүтээгдэхүүнүүд айгүй байд юм бэлээ. Тэрийг хэрэглэхийг заавал зөвлөдөг. Удсан чинь нэг нар гэсэн чинь Австралиуд нөгөө арьсны хавдар хамгийн их тохиолдол байдаг гинэ. Нартай нь холбоотой. Тэгэхээр тэнд очихдоо бол заавал нарны хамгаалтын тосыг бүр маш сайн түрхэх хэрэгтэй гэсэн. Тэгээ өөртөө ч нөгөө тэр наранд ойрхон ч юм уу те. Тэрнээсээ болдгоо арьсны хавдраар маш хөвчлөлдөг гэсэн. Тий. Одоо нөгөө манайх чинь нар нэг 250 өдөр тусч байгаа шүү дээ баг тий. Австралид бол нар нэг хурц байдаг. Дээрэс нь маш олон өдөр бас тусдаг учраас нөгөө Австралид бол нарны асуудал их гарч идэг тий. За тэнгууд л одоо бид ингээд Номхон далайн одоо ерөөхдөө нэг хэсгийг ярьж байгаа шүү дээ. За тэнгууд Номхон далай ч өөрөө дэлхийн хамгийн том далай тий. Дэлхийн нийт загас агнуурын 50-70% Номхон талаагаас болдог гэж байгаа. Атлантын талаа, хойд мөсөн талаа, энтхийн талаагаас л Номхон талаагаас дэлхийн нийт загас агнуурын. Гэхдээ энэ нь хамгийн гол нь бүртгэд айгүй хэцүү гэж байгаа. Хэдэн үн мэдэхгүй. Гэхдээ ерөөхдөө нэг 50-70 байх гэдэг тийм ерөөхдөө байдаг. За тэгвэл хүн төрөлхтний үед яадаг вэ гэхээр сансар судал, далаа судлаар алийг нэг судалсан бэлэр сансар судал хамаагүй л байдаг. Өөрсдөө дэлхий биш үү? Тий, дэлхий биш. Яг бол далааг судлахад маш хэцүү байт юм байна. Усан доор. Тэгээд айгүй хүнд. Одоо ингээд бид нар чи ингээд сансар судлалах нэг дуран хараа дурангаа тавиад ингээд ажиглаад ч юм уу те судлаад аж болдог бол далааг судлахад айгүй хүнд байт юм. Тэр усан дотор судалгаа хэцүү. Дээрээс нь далаач өөрөө тэгэл нэг 200 метрээс доошоо ч юм ингээд даралт нь маш хүнд. Тэр даралтыг дийлэх төхөөрөмж одоо хүн төрлөختөнд хэцүү. Тэг үнтэй. Төхөөрөмж нь хэцүү. Тэгээд тэр хав харанхуу нөхцөл, тустай нөхцөл одоо маш их даралтай нөхцөл судалгаа хийх учраас
хүн төрлөختөн далаагаас илүү сансраг илүү судалсан байдаг. Гэдэг тий. Тийм учраас далаадаар ингээ юу гэдэг вэ? Нэг далайн урсгалыг бүр ингээд сансраггүйгээр хүн төрлөختөн нэг ойлгож ихс. Тэр яасан чинь нэг юу гэдэг шүү дээ нэг шар нугсан тоглоомнууд байдаг шүү дээ. Тэрийг ачиж явсан хөлөг онгоцсон гэдэг тэр юугаа алдаад одоо хэдэн мянга ч юм хэдэн сая ч юм уу тийм нугснууд ингээ далаад унаад. Тэр чинь далаагаас ингээд хогийг цөөрлөх боломж байгаа шүү. Тэгээ нөгөөд нь ингээд яваад ингээд номхон далаагаар ингээд тарсан байна л да. Тэгсэн чинь тэр яасан бэ гэхээр далайн урсгалуудыг хүн төрлөختө айгүй зөв тооцох боломжуудыг гаргаж ирсэн гэдэг байхгүй. Зарим нь Америкийн ирэг дээр очсон, зарим нь өөр ингээ газрууд дээр ингээд хэдэн жилийн турш ингээд явцсан дээр чинь живэхгүй, амьтад идэхгүй. Тийм байна. Тэгэд нөх хаана хизээ очсон гэдгээр нь тодорхойлчих юм биш үү? Тэгээд хүн төрлөختөнд эрдэмтдийн хувьд бол тэр болоо одоо яс чинь нэг бодлын далайн хаягдл болж байгаа шүү дээ. Чинь далаад айгүй сөрөгдөлт боловч давуу тал нь далайн урсгалуудыг айгуусаа ойлгож эхэлсэн гэж байгаа хүмүүс. Ингэж явд юм байна. Ингэж яваад энд очсон юм байна гэдэг айгуусаа ойлгож эхэлсэн. Тэгэхээр номхон далайн урсгалууд өөрөө маш олон төрлийн бас хамгийн олон төрлийн далайн урсгалууд байдаг. Одоо энийг ойлгох. Одоо шилдэг номхон талаа дээр яг тэр Перу руу урсдаг нэг далайн хүд урсгал байгаа шүү дээ. Тэр далайн хүд урсгал яадаг тэгэхээр Перуг хамгийн гой амтаа загас тавлаа. Хүүтэн усны загас хамгийн гой амттай юм байна л да. За тэнгууд би нөө Сан Францискод очсон чинь Сан Франциско айгүй нөө хүүтэн байсан байхгүй. Тэгээд тийм үгүүд юм дээ шин. Миний одоо мэдэрсэн хамгийн хүүтэн үг бол Сан Францискогийн 100 байсан гэдэг. Би 100 очиж хөлдөж өгөнгө алдсан байхгүй Сан Францискод. Тэгсэн чинь яасан гэж чинь номхон далайн тэр урсгал чинь ингээ коридорын нөр урсж байгаа Сан Франциско чинь ингээ айлын хаалгах шиг ингээ дэлгээтэй ингэсгэр орд юм байна. Голд ингээд. Тэнгүүд яг тэргээр нэг салхитаа таалган уулгаж байгаа хаалган тооцоолоор хүүтэн байдэн шин хаалгаас аваад. Яг тийм байт юм байна. Тэгээ маш их салхи орж ир тэрнээсээ болоод агаарын даралт үсээд маш их манан үсдэг. Тэгээ Сан Францискоос нэг хитэн гэдэг дээр очиж шатаж өгч хаалган заяа. Тэгээ яг сан дотор амар хүд. Тийм байт юм л хүмүүс гүрдэг мөрдөгтэй бол би гайхаадсан чинь тийм. Тэгэхээр далайн урсгалууд айгүй байдаг. Одоо Акира Куросавагийн далайн урсгал гэж хүртэл байгаа шүү дээ. Номхон талаад. Акира Куросава гэдэг найруулагч тийм. Тэрний далайн урсгал гэж одоо бүр юунд яриадаг. Одоо тэр Камчатка нэр хүрээдэг байхгүй. Тэгэхээр далайн урсгалууд бол номхон талаад бол төрөл бүр өрөөдөг. Тэгээ энийг бас нэг айгүй том юм гарч ирсэн гэдэг юм байлээ. За хоёлаа төр завсарлаад. За тийм. Ивент итгэжээ дуртчи ногоо ирээдүйг хөгжүүлэгч MMS компани манай дугаарыг ивент итгэдэг юм байнамаа. За эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм аа. MMS компанийн цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг MMS компани Facebook хуудаснаас авч болно. MMS хамт олондоо баярлалаа. MMS шүү. MMS шүү. MMS хамт олондоо баярлалаа. Тэгээд дандаа мэдлэг, оюунд хөрөнгө оруулдаг энэ хамт. Тэгээд байгаль дэлтэй үйл ажиллагаа явуулдаг гэдэгт нь бол ийм байгууллагатай хамтран ажилтаа үргэлж сэтгэл хангалуун байдаг. Тэгээд нөө дэлхийн одоо тэргүүлэгчтэй Genco Solar, Solax зэрэг дэлхийн нарны эрчим хүчний тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг хэрэгслүүдийг Монголын уур амьсгалд зориулаад, Монгол ахуйд зориулаад яг үйлдвэрлүүлээд тэднийг нь одоо суйрлуулдаг гэсэн үг. Тэгэхээр та дэлхийн брэндүүдийн чанартай тэргүүлэгч брэндүүдийн тоног төхөөрөмжөөр өөрийнхөө эрчим хүчний хэрэгцээг байгаль дэлтэйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой юм аа. За одоо сүүлийн хэсгээр би нэг хоёр гоё бас нэг нь маш сонирхолтой түүх заяа. Нэг нь харамсалтай түүх хоёрыг ярьж байгаа заяа. За эхлээд харамсалтайгаас эхлэе заяа. За Фижи улсын тухай. За Фижи улсын хувьд бол мэдээж жижиг харлын улсууд байна тийм. За Фижи нь улаан мод экспортлдог. Энэ бол заасагнаас улаан мод экспорт. Тэрийг одоо сайн менежмент гэж орлогоо нэмэгдүүлэх үүднээс ингэ тендер зарласан байна. Фижид. За тендер зарласан чинь тендерд ялагдсан одоо нэг компани зөвлөх нь Фижи нөхөр Жорж Спейт гэдэг нөхөр. Ялагдангуудаа Фижичүүд гэдэг хөдөлгөөн зарласан байна одоо. Фижичүүд гэдэг. Тэр нь ямар хөдөлгөөн бэ гэхээр энэ гадныхан манай улсыг одоо алж байна. Манай энэ модны экспортыг гадны компани аваад ингээ балж байна. Уг нь бол ингээл гадны хөрөнгө оруулалттай Фижигөр янз янзын компаниуд л өрсөлдөж байгаа юм л да. За ингээд ийм хөдөлгөөн ч нөө Фижичүүдэн дэмжиж нэрээ манай энэ улаан модыг энэ манай энэ нөөц баялагийг гадныхаа аваад баллах гэдэг ингээд. За тэгээд нөгөөд чинь Фижичүүдгээ хөдөлгөөн өрсөлдөж нөгөөх нь хүчээ аваад бүр зэвсэгт мөрөлдөө өссөн баг Фижид. Бүр зэвсэгт мөрөлдөө өссөн. За ингээд 2000 хонд гинт Спетийн гаягаар Фижи ус гинт эргний дайнт бол 9 сар хүрэлсэн. Тэгээ нэг нөхөрлөө шүү дээ. Тендерд ялагдангуудаа одоо манад бас бараг л болсон төгтөл адилхан байгаа байхгүй тийм. Яхаа эргний дайн болоогүй ч гэсэн манад ингээд бөөн хямралаад үүсэж байгаа шүү дээ тийм. За ингээд зүг зүгээрээсэн ус 2000 онд гинт эргний дайнтай болцсон. 9 сар хоорондоо байлцсан байдаг.
За байлдан гэдэг нь бидний хүнд байлдан юм шүү. Гэхдээ нэлээд бас яг үзэсгэлэн мөрөлдөн болоод. За нөгөө спеч нөгөө ерөнхийлөгчийг занал хийлж мэлхэлээ бөө юм болоод. За тэгээд ерөнхийлөгчийг занал хийсэн хэлгээр баривчлагдаад шүүх хүртэл болтол хорьсон нөхрийг. Тэгс чинь шүүх хүртэл болтол нөхрийг хорьсон чинь спет нь тэр дундуур нь сонгуульд дэвшээд парламентд гишүүн болоо гараад ирсэн. Фижижүүд нь сонгоцсон. Энэ өстой яг манай одоо Фижи хүн. Одоо Фижигийн төлөө явж байгаа. Одоо манай Монголыг монголчуудад янз янзын хөдөлгөөнүүд үүдэн ш. Популисттэй. Одоо монголчуудыг аварна гэдэг ш. Тэгсэн мөрлөө нөхөр л хизээч тэр одоо Фижижүүдийн төлөө явж байгаагүй зүгээр өөрийнхөө эрх ашигын төлөө явж байгаа. Тэрийг нөө Фижижүүдийг ашиглаж байгаа. Нөгөө нэг жоохон босрол муутай ч юм уу нөгөө хэд нь ашиглагдсан тийм. Тэгээ нөгөөтгөө парламентд бүр сонгоцсон. Гишүүн болсон. Та нөгөө нөхөр нь яасан бэлэр мэдээж өөрийнх нь төлөө явж байгаа парламентаа суудгүй өстэй эрцээрээ хасагдсан байдаг. Эрдгүүгээр эрцээрээ. Манад бол эрцээрээ тэр ирэхгүй байх гэсэн үг л хасагддаггүй шүү дээ, тийм. Фижид бол маш манганахаас даваад нь хассан байдаг. За ингээд Фижи яланчууд бүр Фижи яланчууд гэж байгаа шүү дээ, тийм. Монгол яланчууд гэдэг шиг гэмт хэрэгтнийг инхүү парламентыг гишүүн болгоод за тэгээ нөгөө чинь эрцэн үрээгүй чөлөөлөгдөж байгаа шүү дээ, тийм. За ингээд 2002 онд Жорж Спетийг эх орноосоо оруулсан хэрэгээр одоо шоронд орохороос нөөд нь хэрэгээ үлээсэн байдаг. За тэгээ Фижи бас нэг 2000-аас 2002 оны хооронд нэг бөө өмөө самун болоо. Тэгээд нэг нөхөр парламентын гишүүн болоод өөрөө болж молоод тэгээд нэг иймэрхүү үйл явдал болсон байдаг Фижид. Харамсалтай даа. Ямар танил дотн сонсдог. Тийм. Манахтай төстэй бас тийм. Яг гоо ийм дүг бол дэлхийд дээр зөндөө байдаг тийм. Харин тийм энэ бол нөгөө өөрийн хувийн эрх ашиг амбицийнхаа төлөө ард иргэдийн тархийг угаагаад хөдөлгөөд энэ үйл явдлаараа улсын хоорондоо хичнээн их хохирол учруулсан болоо. Популист гэдэг чинь ард иргэдэд тэр тусмаа нөгөө боловсролгуудаар харанхуй ард иргэдэд хүссэн юмыг чихэнд нь хэлээл. Тэгээд өөрийнхөө зорилгын төлөө тэр хүмүүсийг хөдөлгөж ашиглаж байна. Энэ бол яасан ч их оронч шүү дээ. Тэгээ яасан ч их оронч. За сонирхолтой нэг үнэхээр гоё нэг түүх ярьж байгаа. Энэ спорттой холбоотой түүх. За энэ юу гэхээр одоо ингээд улс болгон өөрсдийн гэсэн хөл өмгийн лигүүдтэй байгаа шүү дээ, тийм. Одоо Монголын лиг ч юм уу, Английн Премьер лиг бидний хамгийн сайн мэддэг, тийм. За энэ лигүүд дотор ч дахиад цомын тэмцээн болдог байхгүй. Цомын тэмцээн ямар учиртай вэ гэхээр лиг гэхээр одоо эхний хамгийн сайн 20 баг нь ч 10 баг нь хоорондоо тоглож байна. Цомын тэмцээн гэхээр тухайн улс дотор идэг бүх хөл өмгийн багууд хоорондоо тоглох боломжийг бий болгодог байхгүй. За тэгээд Англид бол одоо шилбэл англиар тайлбарлахад одоо хідэн ч байгаа тийм тийм. Нэгдүгээр дивизион, хоёрдугаар дивизион, Manchester United, Liverpool, Inter гэл багууд. Тэнгүүтээ нэг сумын баг те, тосхны баг те, эдэн нөхдүүд нийлээд клуб байгуулсан. Тэгээ суглаанд орно. Тэр нь уус даяар гарган заяа. Тэнгүүлөө нөө том багтайгаа нөө тосхны баг магчин дарах чинь гоё юм байхгүй те. Үнэхээр гоё тоглолн те. Тэгээ заримдаа хожицсон тохиол гардаг бүр те. Нөө жижигхэн нэг хитгэн уус суух цэнгэлдэх дотор дэлхийн нөгөө Манчестер Юнайтед ч юм уу Ливерпул ч том багч хэр тоглож болоо. Нөгөөдх нь юугаараа үзээл те. Тэрийн шууд амжилаад айгүй гоё сонирхолтой тэмцээн байхгүй нь бол. За Францыг бол хамгийн алдартай. За. Энүүгээрээ Франц хамгийн алдартай. Маш олон багууд ордог Франц заяа. Зөвхөн Францын газар нутаг дээрээс биш Францын колони улсын газар тоглодог. За тэгээ Францын колони гэхээр одоо нөө Өмнөд Америкийн Францын Гвинэ биш үү те. Тэнд нэг хэдэн нөхдүүд Францын лигт орж болж байна. За тэнгуэл хамгийн хол байдаг 16-17 мянган км-ийн цаанаа шинэ Каледон гэж одоо манай энэ 70 орнуудын шинэ Каледоны нэг 2-3 баг Францын лигт орох боломж байдаг. За тэгээд чи боддоо Францын одоо Парисын нэг одоо баг шүү дээ тий. Парисын баг суглаа сугасан чи шинэ Каледоны багтаа тоглохоор болж шин. Тэгээд тэр чин суглаад хэний талбай дээр тоглох үгүйгээ бас цуглаагаар сонгогддог байхгүй. За шинэ Каледоны талбай дээр сонгуул яах вэ? Шинэ Каледон руу очног Францын баг чинь 16 км гарч маш хол айлж тоглоно шүү дээ. Хэдэн нислэг дамжтай тий. За тэгээд сая 2025 оны заяа 11 сар 15 нөө суглахаар шинэ Каледоныг нэг баг нь тоглохоор болж байгаа заяа. За 7 дугаар раунд гэж байгаа заяа. 7 дугаар раунд. Яг том багууд нэг сүүл рүүгээ орж ирдэг. Тэгвэл энэ чинь бас нэг дундаж тийм семи одоо профешнл багтаа тоглолт тийм. За тэдрийгээ хожчих юм бол нэг Paris Saint-Germain ч юм уу Marseille ч юм уу том багуудтайгаа тоглолт тийм. Mbappé одоо Neymar эдэр тоглож исэн том багууд ч тийм. Сая аврагуудын лигт Францын баг төрүүлсэн шүү дээ. Дэлхийн хамгийн том Европ хамгийн том тэмцээнд. За тэгээд шинэ Каледон суглаад. За тэгээ Францын нэг баг суулсан байгаа нь. За тэр нь Францын одоо Германтай хэлдэг хэсгийн нэг одоо газрын одоо баг байгаа заа. Хаас профешнл. За тэгээ шинэ Каледоныгийн S одоо Magenta гэдэг баг суглаад өөрсдийнхөө Номия гэдэг нийслэлтэй
25 оны 11 сарын 15-нд тэр Францын баг нэр тоглож байгаа. Францын баг нэр тоглоо 3 дахин хэрцэтгээр хожид явсан баг. За шинэ Каледонигийн баг хэрэг хожидсон бол дараагийн суглаанд орно гэсэн үг. Тэр нь одоо ахаад нэг Францын багтаа тоглож юм уу те. За ингээд энэ дээр ингээд яадаг гинэ. Айгуу том асуудал нэ. Travel cost гарчдаг гинэ. Аяллаа зарт гарчдаг те. Нөгөө сугалж байгаа баг нь бас нэг хагас мэрэгжлийн буюу ажлаа яг л тоглолтод нөхдөд байгаа байхгүй тийм мөнгө санхүүгээд хэцүү байдаг. Тэгээд тэд нар чинь нэгэн цуглаанд сугалцсан юм чи тоглохгүй бол торгуултай. Тий. Тэгээд нөгөөд нь цуглааг нь суулчих юм бол шинэ Каледон руу очиж тоглодог байна. За шинэ Каледон Францын нэг багийг суулчих юм бол нөгөө хэд нь одоо өөртөө бас зарлаа гаргаад явна тий. Тэгээд нөгөө нутгийн хэд нийлж байгаад нөгөө хэдийнх нэг 10 хэд нөхрийг за Францтай ч хөлбөмбөд тоглоод тэрхээ явуулдаг. Энэ хөгжилтэй. Хөгжилтэй байдаг. Тэгээд энэ Францын хөлбөмбөгийн лиг нь дэлхийд хамгийн олон одоо багуудыг хамардаг. Тэгээ бүр үсэн тосгоны баг бүгд. Би нэг байгуулаад холбоондоо бүртгүүлээл орж болдог. Тэгтээ яг тэд нар эхлээд нэг орон нутгийнхаа хэдэн багуудад тоглож дээшээ гарч. Тэнгүүд эн чинь нэг 70 орнуудын хэдэн багтад тоглоод тэгээ тэндээс сонгодоо гараад ирдэг. Тэнгүүдээ Францын тэр 7 дугаар дивизион маясны багтад тоглох боломж олгож байна. Тэгэхээр Францын энэ лиг дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн лиг хамгийн хол аялдаг лиг дээрээс. Тийм байна. Маш сонирхолтой байна. Хамгийн хол аялдаг лиг. За тэгээ 70 орнуудтай холбоотой спортын сонь түүхүүд үүдэж нөө. 70 орн ч нөө хөлбөмбөг хөгжиг өмөрт хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр хэлсэн. Одоо Самаогийн түүх байхгүй. Хөлбөмбөгийн гишүүнээр хэлсэн. Тэгсэн чинь нөхдүүд яг Австралид дарчихгүй хамгийн том багтаа хасгалаас болоод хөлбөмбөг дэлхийн урдсан тоглолтын дээр. Тэгээд Австрал Самаотод тоглох ч нөө Самао ч тоглох ч хөлбөмбөгийн пүүз байхгүй. Тэгээд тэр чинь саяхнаж чинь 20 жилийн өмнө л шиг байхгүй. Пүүз байдгүй. Тэгээд нөө Самаочууд нь хөл нөөцгөн тоглоно болно гэдэг. Тэгээ зарим тоглогч нь хөл нөөцгөн тоглож болохгүй гэнэ. Олон улсын хөлбөмбөг бол бас дөрмөр. Яг бол нөө энтгчүүд тэр дөрмийн чинь бас нэг бий болгоцсон. 50-ад онд энтгчүүд хөл нөөцгөн тоглож. Нөгөөд нь тоглохгүй бөө хэрүүл болсон байгаа шүү дээ. Үгүй бид нар гутламж үзэг хөл нөөцгөн хөлбөмбөг тоглолдог гэдэг халуун орны юм болж тэ. Тэгээ зарим нь анх удаага хөлбөмбөгийн пүүз өмсөж тоглож ирсэн байхгүй Самаочууд. Тэгээд хөлбөмбөгийн түүхэнд шигшээ багуудын түүхэнд хамгийн хол зэрэг буюу 31-0 гэдэг тоогоор дуусчихсан байхгүй. Тэгээ нөө Арчи Томпсон гэдэг нөхөр Австралийн нөхөрний тоглолтод 14 гол оруулсан байж байгаа. Гэтэл тий рекорд шигшээ багууд явчихв те. Клубүүдийн хор те. Тэнгүүд эн чинь нэг тоглолтын дээр 14 гол оруулна. Хэцүү хаад нэг тоглогч 14 гол оруулсан. 3 минут тутамд Самаогийн алганд гол орчихсон байхгүй. Ямар сонирхолтой. Тэгээд хамгийн гол нь Самаочууд хөлбөмбөгийн пүүз өмсч үзсэн нэлээд олон хүн байд. Тэгээд хөлбөмбөгийн пүүз анх удаага өмсөж тоглож байгаа хүмүүс чи яаж тэр дэлхийн супер те Австралийн эсрэг тоглоход. Тэгэхээр 70 орнуудын хувьд спорт холбоотой юм сонирхолтой төгөөд бас нэлээд гарч ирдэг юм бас би хоёрыг бас жишээ болгоод ярьчих гэж ярьлаа. Маш сонирхолтой байлаа заяа. Ямар гоё нэгс бүрний гоё зугаатай сонсогдоод байна. За ингээд та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэлээ. Хөтлөгч нийтлэгч Бат Сая болон мөнгөцөл студид ажиллаа. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давхаж ураатай бод даатгал ногоон ирээдүг хөгжүүлэн ураатай MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгдэд хүргэж байна. За дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.